Ямар хүйтэн юм бэ? Ойр хавь зогссон хүмүүс бүгд өөрийн ирэхгүй дагжин чичирлээ. Модон авдраас цагаан манан аажмаар сооногдсон гарч, манан сарнихад хүмүүс эцэст нь тод харлаа. Авдрын дотор бүдүүм, гүлгэр том ясны нэг хэсэг хэвтэж байв. Яснаас жихүүдээс хүргэм хүйтэн жавар ядрасч байлаа. Тэр аимшигтай хүйтэн мэдрэмж чухам эндээс л гарч байжээ. Эн чинь юу вэ? Хүмүүс алмайран зогсов. Ийм зүйл тэд хизээж харж байгаагүй. Яг юу болохыг нь ойлгохгүй байсан ч зүн совингоор энэ бол энгийн эд биш гэдгийг мэдэрч байлаа. Энэ бол зэрлэг аратны яс гэж Лян Чинюй авраг ясыг харж нүүрэндээ үл ялэг сэтгэл ханамж илэрхийлв. Та нарын харсан гэрлийн хээ бол энэ ясаас ялгарах хүйтнийг дарж битүүлэх зориулалттай байсан юм. Зэрлэг аратны яс уу? Энэ чинь зэрлэг аратны яс юм байна. Олны дийлэнх нь зэрлэг аратны яс гэх нэрийг анх удаа сонсож байв. Харин юун энэ тухай Жиан Сярогоос өмнө нэлээд дэлгэрэнгүй сонссон. Энэ ертөнцийн их хээр талд асар хүчрэхэг зэрлэг аратнууд байдаг. Тэдний аль нэг нь Лян авг шиг жижиг авгийг ганцаараа амархан сүйтгэж чадна. Зэрлэг аратан аимшигтайч бүх бие нь эрдэнэс юм. Түүний мах бол маш сайн тэжээл. Гэвч хүний идэж чадах хэмжээ хязгаартай. Уул шиг авраг зэрлэг аратнаас нэг хүн хичнээн их идэж чадах үлээ. Харин зэрлэг аратны жинхэнэ мөн чанар нь ясанд нь хоримтлагддаг. Түүнийг нууц аргаар боловсруулж, өчүүхэн хэмжээтэй болтол нь шахаж гаргаж болдог. Энэ нь зэрлэг аратны биедэх хамгийн үнэтэй хэсэг юм. Одоо энэ авдарт буй яс нь зэрлэг аратны хавирганы нэг хэсэг мэт харагдана. Хэдийгээр бүх биеийнх нь өчүүхэн хэсэг боловч үн цэн нь асар их байлаа. Өнөөдөр үр тариа багассны шалтгаан бол үр тариа солихын зэрэгцээ илүү олон зэвсгийг энэ зэрлэг аратны ясаар сальсан явдал юм. Үнэн дээр зөвхөн та нарын хийсэн сум хоёуг зэргээр үүнийг салхихад хангалтгүй байсан. Баг байхдаа бэлтгэд хийхээр явж байгаад болсон нэг нь дотоод бясалгалын судрын үлдэгдэхтэй нийлүүлж байж л арай ядан салж чадсан. Лян Чинюй ингэж хэлэх зур. Түүний хажууд байсан бичээч маягийн хөгшин аль хэдийн зэрлэг аратны ясны ач холбогдод хичнээн үнэтэй болохыг олонд тайлбарлаж эхэлжээ. Хөгшин нилээд урам яруу ярьсан ч олны сэтгэлд амархан буусангүй. Энэ яс хичнээн гайхамшигтай байлаач тэдэнд ямар хамаатай юм бэ? Бүр тэнэг хүнч ойлгоно. Энэ ясыг боловсруулж авах гаргалаач түүнийг жирийн овгийг хүмүүст өгөхгүй. Та нарын юу бодож байгааг би мэднэ. Лян Чинюй үргэлжлүүлв. Та нар ирээдүйд өлсөж өөхөхгүй гэж айж байна. Би та нарын зовсонг ойлгож байна. Гэхдээ ингэж бодоод үзтээ. Ийм амьдрал хизээ төгсөх юм бэ? Их хээр тал дээрх жижиг овгууд цөлдөх элсний ширхэг шиг олон. Тэд өөрсдийгөө хамгаалах чадваргүй хизээж устдах аюултай. Манай Лян авгч ялгаагүй. Та нар ийм амьдралыг үрд төвчийг хүсэж байна уу? Дараагийн хоолоо хаанаас олдох бол гэж санаа зовж, шүн унтахта араатан ирж тасчин алахгүй гэж айж амьдрахыг. Ийм амьдралыг та нар хүсэж байна уу? Лян Чинюйгийн үг маш хүчтэй нөлөөлөв. Олон хүн өөрийн ирэхгүй нударга зангидан, цээжиндээ хурсан уур хилэнг мэдэрлээ. Ийм амьдрал тэднийг сэтгэл зүйн хөвд мөхөлд хүргэж байв. Там гэж юу вэ гэвэл энэ л байлаа. Би ингэж амьдрахаас залхаж байна гэж олны дундаас хэн нэгэн орилов. Сайн байна гэж Лян Чинюй үргэлжлүүлв. Би ч гэсэн ийм амьдралыг хүсэхгүй. Харин одоо нэг боломж байна. 3 сарын дараа хүн төрлөختний агуу нэгэн эзэн тулс Тайшин гүрэн өөрийн захиргаанд буй өргөн уудам нутгуудаас залуу хүчтнүүдийг олноор нь сонгон шалгаруулна. Хэрвээ Тайшин гүрний шат дараасан шалгаруулалтыг давж чадвал хүн Тайшин гүрний дайчин болно. Энэ бол дээд зэргийн нэр төр, мөн асар том боломж. Энд хүрэхэд Лян Чинюйн нүдэнд галт түл асч буй мэт харагдав. Юун энэ харцыг ойлгож байлаа. Энэ бол хязгааргүй шунал, тэлж буй их амбиц. Лян Чинюй бол асар их хүсэл тэмүүлэгтэй хүм. Тэр энэ насандаа жижигхэн Лян авгт гацаж үлдэхийг огтхон ч хүсэхгүй. Тэр гадагш гарan их хээр тадыг орхин хүмүүсийн дээд зиндаан зогсохыг хүсэж байв. Тэгэхээр л тэр энэ удаад олон овгийн хүнийг өлсөх хэрстэлд оруулан байж энэ зэрлэг аратны ясыг заавал солих гэж зүтгэсэн юм байна. Тэр 3 сарын дараах Тайшин гүрний шалгалтанд амжихыг хүсжээ. Юун гинт бүхнийг ойлгов. Анх юуны бодлоор бол Лян Чинюй аажмаар олон удаагийн хоол солилцооны явцад баг багаар үл тариа хомсолж эцэст нь энэ ясыг сольж авах бүрэн боломжтой байсан. Гэтэл одоо тэр ингэж дахиад ядалж өндөг авах мэт яарсан арга хэрвэлж байгаа нь ойрын хугацаанд энэ зэрлэг аратны ясны хүчээр өөрийн чадварыг чанарын өсрэлтээр ахиулах гэж байгаа гэлтгэн. Лян Чинюйн дараагийн үг юуны энэ таамгийг шууд баталлаа. Би Лян Чинюй Лян авгт төрж, Лян авгт өссөн.
Би Ян овгийн хүү. Ян овгийн төлөө би бүхнээ зориулахад бэлэн. Аз тохиож энэ зэрлэг араатны ясыг олж авснаар би 3 сарын дотор нэл ягаан цуст дайчны төвшөнд дэвшин. Нэл ягаан цуст дайчин болсныхоо дараа тайшин гүрний шалгалтыг төвөггүй давж тайшин гүрний дайчин болно. Тэр үед би ганцаараа Ян овгийг хамгаалж чадна. Учир нь шин гүрний дайчин болсны дараа би Ян овгийг дагуулan тайшин гүрний хот суурьнд нүүх хэрэгтэй болно. Цаашлаад ирээдүйд хэрв би агуу амжилтанд хүрвэл бүр өөрийн гисэн хот байгуулж ч магадгүй. Тэр үед та нар бүгд миний хотод орж тайван амьдрна. Хэрвээ би хот байгуулбал та нар бүгд анхны зүтгэлтүүд нь байх болно. Байр суурь ч энгийн хүмүүсээс өөр байна. 3 сар, тийм ээ. Та нар ердөө 3 сар тэсгэд л хангалттай. Шалгалт дуусмагц би та нарыг элбэг хангалуун амьдруулна. Өнөөдөр та нар бүсээ чангалж, надад өгч буй бүхнийг би хожим 100, 1000 дахин эргүүлж өгнө. Ян чиний үг асар ихээр татах хүчтэй байв. Энгийн зовлон тэмдрэлд дарагдсан хүмүүс түүний дотор нуугдсан хүсэл шунал, амбицийг олж харсангүй. Харин ч түүний дүрсэлсэн сайхан ирээдүйд бүрэн автаж, сэтгэл нь дүүрэн найдвараар бэлхав. 3 сар л тэсвэл хотод орж амьдрна гэж үү? Энэ үнэн байж чадах уу? Энэ хүү дэлхий дээр байсан бол улс төрч болохоор л хүн байна гэж юун дотроо өгөөдөө. Энэ мөчөөс эхлэн өнөөдрийн үр тариа яагаад ийм бага хуваарлагдсныг хинч дахин асуухгүй нь юунд тодорхой байлаа. Ян чинийн уралсан энэ хий хоосон мөрөөдөл олны амийг таглана. Хэн нэгэн эргэлзэж асуулт тавил Ян чинийн өөрөө хөдлөх хэрэггүй. Эргэн тойрных нь хүмүүс түүнийг дарж авна. Энэ бол ядуу цаг үеийн эмгэнэл. Энд хүний ам өвсний үнэтэй адил. Нэг уут үр тариа хэдэн хүний амьтад тэнцэнэ. Харин Ян чинийн амлсан сайхан ирээдүйн төлөө илүү олон хүн өгөхөнч хэвээ мэд санагдана. Амьдрал нь дэндүү хэцүү, дэндүү дарлагдсан учраас эндхийн хүмүүсэд найдвар хэрэгтэй. Тэднийг амьд байлгах сэтгэлийн тулгуур хэрэгтэй. Тэр найдвар бодит эсэх нь хамаагүй тэд итгэхийг л хүснэ. Харин хэн нэгэн гарч ирээд энэ худал гэж хэлбэл тэр хүн цөхөрсөн олонд алагдахч магадлалтай. Олон хүн одоо ч бүрэн ойлгож амжаагүй байтал нөхцөл байдлыг ойлгосон залтай зарц гинт үсрэн гарч чангаар хашгирлаа. Ян чиний ноёнтон мандтугай. Өдөрт 3 удаа цадтлаа хооллож үзээгүй ядуу хүмүүс өдөөлтөнд маш амархан автдаг. Үнэн дээр тэдний олонх нь овог угсаагаар хадгаж үлдэхийн төлөө үр хүүхдээ элбэг хангалуун амьдруулахын төлөө өөрсдөө үхэхэд ч бэлэн байлаа. Ян чиний ноёнтон мандтугай. Эхлээд цөөнхөн дуугарч хоол дуцснаас хоолойнч сул байв. Гэвч эхэлсэн хашгираан аажмаар ошширч маргаашийн хоолоо яах вэ гэж санаа зовж байсан хүмүүс ч олны урсгалд автав. Энэ бол сул дорой хүмүүсийн эмгэнэл. Тэдэнд сонголт хийх эрх байхгүй. Олны хариу үйлдэлийг хараад Ян чиний сэтгэл хангалуун байлаа. Яг ийм байдал түүнд хэрэгтэй. Ян овг бол түүний алхах шат. Тэр энэ шатаар гიშгэн өөрийн домгийг бүтээх гэж байв. Чиний сайн ажиллалаа гэж шар дээлт хөгшин түүний ард ирээд хэлв. Өвөө, магтах хэрэггүй. Энэ бол энгийн зүйл. Эдгээр жирийн хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадахгүй бол дараагийн ажлыг хийх боломжгүй. Энэ ясыг боловсруулахад олон хүн өгөх нь гарцаагүй гэж Ян чиний тайван хариулав. Тийм ээ. Шар дээлт хөгшин дотроо санаа алдав. Яс боловсруулахад хүн үхэн гэдгийг тэр анханасаа мэдэж байсан. Гэхдээ энэ боломжийг алдах эрх түүнд байсангүй. Нэг жанжины гавья түмэн цэргийн цогцос дээр тогтдог. Өвөө минь, ингэж санаа алдах хэрэггүй. Эдгээр хүмүүс овгийн төлөө үхэж байна. Овг тэднийг мартдаггүй. Түүнчлэн хэдэн хүн өхвөл үлдэх үр тариа илүү хүрлцэнэ. Ингэснээр 3 сар тэсгэд бүрч асуудалгүй болно. Ян чиний ингэж хэнэггүй ярив. Түүний хувьд эдвэр залиас огт ач холбогдолгүй байлаа. Асар уудам зэрлэг нутагт өдөр бүр хичнээн хүн өхөж байгааг бодвол хэдэн шаргоолж өгөх нь юу ч биш. Хэдэн шаргоолжны амир залиаслаад нэг баатар төрүүл ашигтай. Учир нь нэг баатар илүү олон шаргоолжийг аварч чадна. Үүнээс ч илүү тэр баатар нь өөрөө байх юм бол бүрч ашигтай. Эдгээр үгийг шар дээлт хөгшнөөс өөр хинч сонсоогүй. Юун минь яасан бэ гэж Жиан Сяро юуныг анхаарал сарнсан байгааг анзаарч гараас нь зөөлөн татав. Юу бодоод байна? Юу ч биш гэж юун толгоос ихсрэв. Тэр сая бодолд автаад байсны шалтгаан нь Ян чиний илтгэлж биш. Ян овгийн ядуу хүмүүсийн зовлонд хойг заяач биш байлаа. Яг саяхан бүдэгхэн гэрлийн хідэн цэг агаарт нисэн эрхийг тэр харсан юм. Шүнийн тэнгэрт нисэх гэрэлт цог шиг.
Тэдгээр гэрлийн цэгүүд түүний цээж рүү орж агшин зур алга болов. Дараа нь ягаан талстын зөөлөн хүйтэн мэдрэмж улам тодорхой мэдрэгдэв. Илэрхийвэл эдгээр гэрлийн цэгүүд бүгд ягаан талстад шингэсэн байна. Өмнө нь оддын гэрлийг шингээж байсантай яг адил. Харин тэдгээр гэрлийн цэгүүдийн их сурвалж нь Июуны зүрх огцом цохлов. Болохгүй. Үгүй үсттэй. Гэрлийн цэгүүдийн их сурвалж нь өнөөх том модон авдар байлаа. Өөрөөр хэлбэл зэрлэг араатны ясаас гарч байсан юм. Энэ гэнтийн өөрчлөлт Июуныг хүйтүү хөлс асгаруултал цочив. Зэрлэг араатны яснаас гэрлийн цэгүүд ядарч, тэдгээр нь өөр зүүн нисэн ирээд бүгд шингэж байна. Ийм ер бусын үзэгдлийг Лиан Чэньюй яаж мөрдөлгүй орхих вүлээ? Гэрлийн цэгүүд улам одширч, улам тод болж байв. Заавал хэн нэгэн анзаарах нь тодорхой. Хэрвээ шалгаж эхэлбэл өөрийнх нь амьлав дуусна. Юун минь дахиад яасан бэ? Яагаад духч нь хөлс олчих вэ? Гэж Жиан Сяро асуулаа. Шяро ихч чи Июун нүднийхээ өмнө дүүрэн нисэх гэрлийн цэгүүдийг харж байв. Харин Жиан Сяро огт анзаарсангүй. Шяро ихч чи ямар нэг юм харахгүй байна уу? Гэж Июун жаахан түгшсэн байдагтаа асуулаа. Тэр зөвхөн Жиан Сяроч биш. Эргэн тойрны овгийнхэн ч эдгээр гэрлийн цэгүүдийг огт харахгүй байгааг анзаарсан юм. Юу харах ёстой гэж? Юун минь чи өвдчихөөгүй үз. Жиан Сяро санаа зовн Июуны духанд гараа хүргэв. Июун угаасаа бие сул өчигдөрхөнд үхвээс сэргэж ирсэн. Дахиад өвдвөл үнэхээр аюултай. Июун түр азнаад сэтгэлдээ гүнзгий амьсгаа авлаа. Эдгээр гэрлийн цэгүүдийг зөвхөн өөрөөд харж байгаа бололтой. Тэгэхээр ягаан талстыг эзэмшигч нь өөрөө учраас л ягаан талстын хөдөлгөөнийг мэдэрч харж байгаа хэрэггүй. Харин бусд нь огт анзаарахгүй байна уу? Тэр тайз руу нууцаар харуул. Лиан Чэньюй хэвийн инээмсэглсэн хിവэр байв. Зөвхөн хаяа авдарт буй зэрлэг араатны ясыг харахтаа л нүдэнд нь үл мэдэг гал халуун шунал гялс хийхэж. Тэр ч бас эдгээр гэрлийн цэгүүдийг олж хараагүй байна. Июун сая нэг сэтгэл амирв. Лиан Чэньюй хүртэд хараагүй юм чинь бусд нь бүрж харахгүй нь тодорхой. Үүнийг харж чаддаг нь зөвхөн өөрөө. Июун улам бүр ягаан талст бод үнэхээр гайхамшигтай эрдэнэ гэдэгт итгэх болов. Яг энэ үед Лиан Чэньюй Июун руу харж утга агуулсан инээмсэглэл тодруулав. Тэр ураг шихэд алхасаар Жиан Сярогийн өмнө ирд зогслоо. Энэ үр тариа чиний шагнал. Сайн хадралж яв. Өөрийгөө өлсгөж болохгүй. Хэрвээ дуусвал над дээр ирж болно. Лиан Чэньюй намуухан дуугаар Жиан Сярод хандан хэлв. Түүний өнгө аяс ээлдэг боловч харц, дуу хоолой нь үл үзэгдэх нэгэн баримтыг илтгэж байлаа. Тэр бол дээд зиндааны хүн. Өгч чадна, буцаач чадна. Жиан Сяро юу ч хэлсэнгүй. Лиан Чэньюй үүнийг тоосонгүй. Тэр үр тариа тараах үеэр Жиан Сярод илэрсэн тэрхүү зөрүүд занган сонирхож байсан ч өөрийнх нь өмнө ч бас тийм занга хадралахыг хүснэ гэж бодоогүй. Тэр Жиан Сярогийн ирэмгийг аажмаар мохож, эцэст нь өвөр дээрээ тэврэх жижиг муур шиг дуулууртай болгохыг хүсэж байлаа. Түүнд хэрэгтэй нь үгэнд ордог шивгчин, харин эрхлүүлэх ёстой бүсгүй биш. Ялангуяа одоо Жиан Сярогийн хажууд дүүн байгаа нь түүний хувьд таагүй байв. Хүн сэтгэлийн түшигтэй үедээ илүү тэсвэртэй болдог. Энэ бол Лиан Чэньюийн хүсэх зүйл биш. Түүнээс гадна Жиан Сяро Июуны ихэд өргөж ахуулсан цусан холбоогүй. Гэтэл хамт идэж, хамт амьдарч байгаа нь Лиан Чэньюийн нүдэнд тааламжгүй санагдав. Дээр нь өмнө нь Июун олныг зориуд өдөөж бараг үүмэн дэгдэх шахсан. 11-12-тэй жаахан хүүхэд ийм их тооцоотой байна гэдэг том болоход бүрч аюуртай. Лиан Чэньюйд хэрэгтэй хүмүүс бол үгэнд ордог олон түмэн өөрийнх нь дэвсгэр чулуу. Харин Июун шиг сэтгэлдээ тооцоотой хянахад бэрх хүн огт хэрэггүй. Одоо зэрлэг араатны ясыг боловсруулж эхлэх гэж байна. Энэ бол Лиан Чэньюийн хувьд асар чухал хэрэг. Үүний төлөө тэр ямар ч үн төлөхөд бэлэн. Тиймээс тэр ямар ч тогтворгүй хүчин зүйл байгааг хүсэхгүй. Учир нь удахгүй өөрөө бясалгалд орж удаан хугацаанд тусгаарлагдана. Харин зэрлэг араатны яс өөрөө аюултай. Түүнийг боловсруулахад хүн үхдэг. Үр тариа хомс хүмүүс үхэж байна. Ийм үед амархан үймэн гарна. Хэрвээ тэр бясалгалд орсон хойно ард олон бослог гаргаж ясыг боловсруулах там тоогоог хөмрүүлбэл түүний бүх төлөвлөгөө норно. Тэр үед бослог өдөөсөн хүнийг 1000 дахин цавчлаач оройтно. Лиан Чэньюийн нүдээр бол Июун түүнд дургуутж байгаа нэгт. Түүнд доод зиндааны ядуу хүнд байх ёстой айдас, хүндлэл огт харагдахгүй. Июун өмнө нь аль хэдийн олныг өдөөж байсан түүхтэй.
Хэрвээ өөрөө бясалгалд орсны дараа өлсгөлм үхэл давхцсан үед И Юн үс хонзонгоороо дахин олныг хөдөлгүүл тэр жинхэнэ гамшигын оч болж магадгүй. Эдгээрийг бодоод Лиан Чэньюй инээмсэглэн дахин И Юны мөрөн дээр зөөлөн алгадав. И Юны зүрх цохилж орхив. Амжиж зайлагч завдалгүй. Лиан Чэньюийн гар мөрөн дээр нь тавигдчихсан байлаа. Новш гэж. И Юн Лиан Чэньюийн гарыг хутгаар тас цавчихыг хүсв. Энэ залуу дэндүү хорлонтой, яг л хорт могоо шиг. Юунд ингэж сандарч байгаа юм? Надаас айгаад байгаа юм болов? Гэж Лиан Чэньюй намуухан хэлв. Чи эгчтэйгээ хамт амьдрах амаргүй. Эгчийгээ сайн харж хандаарай. Ингээд тэр гараа татаж авлаа. Гэвч өнөөх үе ялэг бадарсан мэдрэмж И Юны биед үлдсэн хэвээр. Хоёр мөрөн дээр нь дараадан хөрсөнд И Юн дург үзв. Тэр зүхтаж ч чадсангүй. Хэрвээ ямар нэгэн бэрхшээл гарвал над дээр ирж болно гэж Лиан Чэнью Жиан Сярод хэлэхдээ инээмсэглсэн хэвээр байв. И Юн хөмсгөө атруулв. Лиан Чэнью эгчид нь сонирхолтой бололтой. Тийм ч учраас илүү үр тариа өгсөн биз. Хэрвээ Жиан Сярод шондолгүй байсан бол тийм үнэтэй хүнсийг юунд ингэж өгөх вүлээ? Тэр ямар нэгэн бэрхшээл гарвал над дээр ирж болно гэсэн өгүүлбэр нь өөрөө. Лиан Чэньёйн жинхэнэ санааг ихчилж байлаа. Хэрвээ Жиан Сяро үнэхээр түүн дээр очивол тэнд юу болохыг хэн мэдэх вүлээ? Лиан Чэньёйн гараад алхахад дайчдын Бэлпхилангийн хідэн том эр зэрлэг араатны ястай том модон авдрыг битүүлэн таглав. Авдар хаагдах тэр агшинд И Юн цээжиндээ авч явсан ягаан талст ба зэрлэг араатны ясны хоорондын холбоо гинэт тасарсныг мэдэрлээ. Агаарт хөвж байсан гэрлийн цэгүүтч мөн адил алга болов. Энд чинь И Юн сэтгэл нь хөдөлж дайчдын бэлтгэл ангийн хүмүүсийн авч явж буй зэрлэг араатны ясыг харсаар гүн бодолд орлоо. Юун минь яагаад ингэж бодол дарагдчих вэ? Буцах замдаа Жиан Сяро И Юныг анхаарал сарнисан царай нь барайсан байгааг хараад асуув. Яаж бодлого байх вүлээ? Энэ Лиан Чэньёйн яг л хорт могоо шиг. Мөрөн дээр нь дараалан 2 удаа хүрсэн. Ямар муу юм хийснийг нь хэн мэдлээ? И Юн энэ бүхнийг хэлж Жиан Сярог санаа зовооно гэж хүссэнгүй. Гэвч бас Жиан Сяро дэндүү залуу учраас Лиан Чэньёйн жинхэнэ төрхийг олж харахгүй гэж айж байлаа. Гэтэл И Юны санаанд оромгүйгээр Жиан Сяро хэсэг чимээгүй байснаа гинт хэлв. Юун минь тэр Лиан Чэнью гэдэг хүнээс бозгоомжил. Боломжтой бол түүнээс зайгаа барь. Энэ үг И Юныг мэл гайхуулв. Жиан Сяро ийм хурц зүн совинтой гэж тэр огт бодоогүй. Үнэн дээр Лиан Чэньюийн өнөөдрийн үйлдэлүүдийг гаднаас нь харахад өөсөвгүй. Яг л ард озноо боддог, эгд хүмүүстэй ойр, хүндэтгэл хүлээсэн овгийн өдөрдөгч мэт. И Юн түүний хиймэл байдлыг олж харж чадсан нь дэлхий дээр байхдаа улс төрчдийн жүжиг хангалттай үдсэнтэй холбоотой. Түүх, орчин үеийн мэдээгээд харвал Лиан Чэнью шиг хүмүүс хаасайгүй байдаг. Тиймээс түүний үгийг сонсоод И Юнд хиймэл, дотор муухай хүргэм санагдсан. Ийм туршлагууд насан турш ядууралд дарлагдаж зөвхөн хоолныхоо төлөө амьдардаг жирийн хүмүүсийн ойлгож чадах зүйл биш. Түүнээс гадна Лиан Чэнью И Юны мөрөн дээр санаатаагаар хүрсэн 2 удаагийн үйлдэл. Түүний дайсагналыг И Юн яаж мэдрэхгүй байх вүлээ? Гэвч Жиан Сяро хүртэл үүнийг анзаарсан нь И Юнд бүрч сонин санагдав. Ямар тач түүнээс хол бай гэж Жиан Сяро итгэлтэй хэлв. И Юн гинт энэгчээ өөрөөс нь тис өөр, огт танихгүй хүн мэт мэдэрлээ. Түүний зэрлэг араатны яс, зэрлэг араатны тухай мэдлэгч бай, зүн савнанч бай, энгийн овгийн огтоос хавьгүй илүү цэвэр, цэмцгэр төрхөнч бай. Энэ бүхнээс болоод Жиан Сяро ядуу Ян овгийн дунд тун онцгой харагдаж байлаа. Оройн хоол нь бүдүүн гурал, зэрлэг ногооны зутан байв. Энэ бол И Юны аль хэдийн таамагласан зүйл. Энэ ертөнцид хүмүүс өдөрт 2 удаа хоололдог. Ихэнх нь өглөө 5 цагт босож ажиллаад 9 орчимд өглөөний хоол, эндхийн нэршлэр өглөөний зоог иднэ. Харин оройн хоолыг үдээс хойш 4 цагт иддэг. И Юн үүнийг эртний хятадын заншилтай адилхан гэдгийг мэдэж байлаа. Нөөц хомс үед өдөрт 2 удаа хооллох нь амьд үлдэхэд хамгийн тохиромжтой арга юм. Хоол идэх зур Жиан Сяро баг зэрэг гимшсэн байдалтай байв. Эцэст нь тэр дүүгээ махтай хооллож чадсангүй. Гэвч энэ үед И Юнд хоолны тухай бодох сэтгэл байсангүй. Түүний толгойд Лиан Чэньюй мөрөн дээр нь хүрсэн 2хан алгал эргэлдэнэ. Бүх зүйл зөвхөн таамаг байж магадгүй. Гэвч үнэхээр ямар нэг юм болсон эсэх хэр ноцтойг тэр огт таашгүй.
И юун нэг аяга бүдүүн гурлийн зотон мэтээд жаахан зэрлэг ногоо авах гэж байтал гинт гар нь бадарч савха шууд унахчих. И юун дуу алдав. Агшин зур зүүн гар нь хөдөлгөөнгүй болж хоёр гар нь зэрэгцэн аимшигтай өвдөж эхлэв. Яг л хин нэг нь амьдаар нь тас татаж байгаа мэт. Юун минь. Жан Сярогийн царай цанх хийв. Тэр юу болсныг ойлгосонгүй. Сандран И юуныг орон дээр хэвтүүллээ. Новш. И юун шүдэ зон өвдөгтийг тэсв. Ямар ч эргэлзээгүй. Энэ бол Лиан Чэньюин хийсэн хэрэг. Өөрийнх нь таамаг зөв байжээ. Тэр ямар аргаар хийснийг мэдэхгүйч хүчний асар их зөрүү байхад И юун дайсагналыг нь мэдэрсэн ч зогтох боломж огт байсангүй. Энэ л хүчтэй нь сул доройгоо захирдаг ширэнгийн хууль. Юун минь яаж байна? Өмнө нь эм түүх гэж яваад унсан чинь үлдэгдэл шархан сэдэрсэн юм биш үз? Гэж Жан Сяро санаа зовн асуув. Би И юун ярих гэж оролдохдоо хэлн хүртэл хөшчихснийг мэдэрлээ. Бүх биеийн мэдрэл аажмаар бадарч өөрийн биеэ мэдрэх нь улам бүдрэгч байв. И юун ойлгож эхэллээ. Би энэ бүрэн мдээгүй болмогц түүний үхэл ирнэ. Лиан Чэньюй түүний амийг авах гэж байна. И юун дотроо айж ууран зэрэг уцтав. Хэрвээ таамаг нь зөв бол Лиан Чэньюй мөрөн дээр нь хүрэхдээ жинхэнэ хүч, дотоод энерги гэх мэт зүйлийг түүний биед шингээж нууцаар содлуудыг нь сүйтгэсэн байна. Хэрвээ энгийн 11, 12 настай хүүхэд байсан бол ийм зүйлийг огт бодож чадахгүй. Бусд нь байтугай өөрөө ч үүнийг хуучин шархны сэдрэл гэж бодоод өнгөрөх байсан. Тэр үхсний дараа Жан Сярогоос өөр хинч гашуудахгүй. Харин ч олон хүн уг нь үхэх ёстой байсан хүн шүү дээ гэж бодох үйс. Шимээгүйхэн алж олныг өдөөн хатгасных нь өшөөг авна. Үүний зэрэгцээ ард олон дойр гэсэн сайхан нэрийг ч явна. Жан Сяро гашуудалд дарагдаж амьдрал нь улам хүндрэхэд эцэст нь үнэхээр Лиан Чэньюй дээр очихч магадгүй. Тэр үед нэгэн бяцхан охиныг зөөлөн аргаар өөртөө татах нь түүнд дэндүү амархан. Өөрийг нь алж Жан Сярог авах ямар хорлонтой тооцоотой арга вэ? И юун энэ ертөнцийг илүү гүнзгий ойлголоо. Энэ бол дэлхий дээрх хууль ёсны нийгэм огт биш. Энд бүдүүлэг, зэрлэг, хүч чадлал бүхнийг шийднэ. Яг л сүрлийн дараах ертөнцийн тухай зохиол шиг. Энд хүнийг алах нь огтхон ч сонин хэрэг биш байлаа. Миийн хөшөнгөө байдал улам бүр нэмэгдсээр И юуны хоёр гар, хоёр хөл огт хөдөлгөөнгүй болов. Тэр мэдрэмж цээж хэвли улмаар толгой руу тархаж, ам нь дуугарч чадхаа болж, чихэн сонсохоо болж, хараа нь бүрлзэв. Тэр одоо зөвхөн нүүрэн дээр нь туслах нулимсыг л мэдэрч байлаа. Энэ бол Жан Сярогийн нулимс. Тэр юу ч юм орлон хэлж байвч И юун зөвхөн уруулан хөдөлж байгааг л бүдэг бадаг харна. Дуун сунжирч, сарниж, огт сонсогдохгүй болжээ. И юун дотроо туйлын их харамсал дэв. Тэр сүрчийн хүчээ шавхан, хөшсөн хэлээ ядан хөдлөөж, хүндхэн дуугаар хэлв. Лиан Чэньюй. И юуны дуу тод бус байсан ч Жан Сяро ойлгожээ. Лиан Чэньюй юу? Лиан Чэньюй чамайг хорлсон юм уу? И юун үүнээс цааш үг хэлж чадсангүй. Тэр зөвхөн цогцос мэд хүйтэн хүшүүн мэдрэмж цээж рүү нэвт тархаж зүрхний орчимд төгдөрж байгааг л мэдэрнэ. Хэрвээ зүрхэн ч мөн мдээгүй аж цоглохоо болвол түүний амьдрал энд дуусна. И юун өөрийгөө хуурашаад үхэж буй загас шиг мэдэрч байлаа. Хөдөлж чадахгүй, амьсгалж чадахгүй, зөвхөн үхлийг хүлээн. Гэтэл яг тэр үед энэ бадаарл цээжинд нь хүрэх мөчөд гинэт хүйтэн цэвэр мэдрэмж давалгаалж орж ирэв. Энэ хүйтэн мэдрэмж тон танил байлаа. Яг л тунгалаг булаг биеийг нь угааж буй мэт. Ягаан талст. И юун дотроо баярлан тогтлов. Энэ бол ягаан талстаас ирж буй мэдрэмж байлаа. Хамгийн хүн дагшинт ч тэр ягаан талстыг мэдэрч чадсан хэвээр. Хөшүүн байдал анх бүх биеийг нь хамрах гэж байсан ч цээжинд хүрэхдээ ягаан талстай тулгарч тэндээ зогсов. Ягаан талст нь түүний цээжинд хувцсны доор байнга зүүгдэж явдаг байлаа. Ягаан талст итвхчих тэр агшинд И юун цээжиндээ жижигхэн эргүүлэг бий болсон мэт мэдрэмж авлаа. Энэ эргүүлэг маш өчүүхэн. Гэхдээ багахан чимээ гарч ямар ч тэмцэл, ямар ч эргэлзээ байсангүй. И юун гинэт бүх биеийн хөнгөрөхийг мэдэрлээ. Судлуудаар нь тархсан бүх энерги ягаан талстад саргутан хөшүүн байдал агшин зур алга болов. Мэдэрхүйн бүрэн сэрвижээ. Тэр гараа хөлөө хөдлөж үзв. Ямар ч гажиг байсангүй. Зөвхөн саяхны айдас сандарлаас болж бүх биеэрээ хөлс болсон байлаа. Дуусна уу? И юун итгэж ятан байв. Ягаан талст хөдөлсөн даруйд нэг хормын дотор бүр 1 секунд ч хүрэхгүй хугацаанд
тэр бүрэн эдрэрчээ. Энэ И юун цээжин дэх ягаан тастыг барин чимээгүйхэн алмайрв. Ягаан таст гэдэг чинь яг ямар ид вэ? Юун минь яасан бэ? Намайг бүү айлгаач. Жан Сяро дөнгөж сая хүссэн байсан И юун хөдөлж ихэлснийг хараад харин одоо бүр мэл гайхсан байдалтай сууж байгааг нь хараад сэтгэл нь зов. Зүгээр Сяро өгч би зүгээр орчихлоо. И юун ингэж хэлээд ямар нэгэн буруу зүйл болж байгааг гинт мэдэрлээ. Сүүлийн үгийг хэлж дуусахтай зэрэгцэн гэдс нь хөмөрч дотор нь эрвэлдэж эхлэв. Өө гинт ямар ч дохиогүйгээр аимшигтай дотор муухайралд ирж И юун бөөлжв. Урд нь хоосон гэдсээрээ бөөлжөхөд зөвхөн хүчлэлэг шингэн гардаг байсан бол энэ удаа хар бараан цусны бөөгнөрл мөн ялзарсан мэт өмхий үнэр хамт гарч ирв. Энэ үзэгдэл Жан Сярог цонхийд л айлгав. Энэ ертөнцид жирийн хүмүүс цусаар бөөлжүүл бараг үхлийн ял сонссонтай адил. И юун зогшилтгүй бөөлжв. Зөвхөн амаар нь биш, биеэр нь ч өмхий хөлс гарч, наалдамхай, хар шавар шиг зүйл арьсан дээр нь бүрхжээ. И юун хөлрөж, бөөлжиж байгааг хараад Жан Сяро өрөөг дүүргсэн өмхий үнрийг ч үл тоон, сандарч түүний амийг арчиж, нурууг нь элен туслав. Юун минь, намайг бүү айлгаач. Чамд яг юу болоод байна вэ? Яг юу болсон юм бэ? Түүний хоолой чижирч байла. И юунд хариулах зав байсангүй. Тэр биеэсээ бүх хар цусыг гүйцэд бөөлдсөн ч хажирхалтай нь өөрийгөө туйлын сул дараа гэж огт мэдэрсэнгүй. Харин ч сэргэг цаваа болсон мэт. Хэвлийн хоосом туйлын их өлснөөс бусд нь бие нь бүхэлдээ маш сайн байлаа. Үнэхээр айхтар өлсөж байлаа. И юун бодохдоо яг одоо өмнө нь бүхэл шарсан хон дээр нь нэг шарсан гахаа тавьчихвал бүгдийг нь ганцаараа идчих чадна гэж санагдав. Эгчээ би зүгээр л их өлсчихөж тэгээд бас усан дормоор байна. Бие дээр наартсан тэр өмхий хөлс яг л наалдамхай шавар бүрхүүл шиг болж үнэхээр тэсхийн аргагүй байлаа. Юун минь өлсөж байна гинэ? И юуны үгийг сонсоод Жан Сярогийн сэтгэл огцон баярлав. Элд цагт хүний эрүүл эсхийг хэмжих хамгийн чухал шалгуур нь хоол идэж чаддаг эсэх байжээ. Ахмад дайчим үнэхээр чадвартай хэвээр үгэд хүртэл хоолоо идэж чадаж байна уу гэж асууж мэддэг байсан. Энэ шалгуур одоо ч чухал хэвээр. Жан Сяро нулимсаа арчаад яар нь хоол хийхээр явлаа. Бүдүүн гурлийн будаага чанаж эхлээд И юунд ус халааж дараа нь түүний бөөлжсөн бохир заваан зүйлсийг цэвэрлэв. И юун тухтай сайхан усанд орлоо. Усанд орсны дараа тэр урд өмнө хизээч мэдэрч байгаагүйгээр цовоо сэргэлэн санагдав. Бас нэг хачирхалтай зүйл нь усанд орсны дараа нүд нь гинт хурц болсон мэт. 7-8 алхмын цаадах модны навчны судас хүртэл тод харагдана. Хөөх. И юун үл ялэг гайхсан ч бодож амжаагүй байтал Жан Сяро дуудав. Мудаа боллоо. Юун минь хурдам ирж идээрэй. За. И юун ч бас будааны үнрийг аль хэдийн мэдэрсэн байлаа. Сонирхолтой нь урд нь зажигхад бэрх санагддаг байсан бүдүүн гурлийн будаа энэ удаа багахан амттай үл ялэг чихэрлэг мэт санагдана. И юун хоёр том аяга будааг амьсгаа дарна эдчихв. Будаа ходоодонд нь ормогцоо агшин зууршин гэж хоёр аяга эдсэн ч өлсөглөн бүрэн арилаагүйч бие нь нилээд сэргсэн яг л ам орсон мэт байлаа. Юун минь дээлдвүү. Жан Сяро хажууд нь сууж өөрөө ганц ч халбаг эдлэггүй зөвхөн И юуныг ажиглаж байв. Дүүн ингэж сайхан идэж байгааг хараад түүний сэтгэлд найдвар төрнө. Магадгүй юун минь үнэхээр эдгэрч байгаа ч юм билүү. Жан Сяро эмч биш өвчин эдгэрхэд цус, энерги сэргэх чухал гэдгийг мэднэ. Сайн бодоход И юуны бөөлдсөн тэр агшин аимшигтай байсан ч гарсан нь шинхэн улаан цус биш, хар цус байлаа. Магадгүй энэ нь биед нь хоримтлагдсан хуучин бөглөрсөн цус байсан ч юм билүү. Бөглөрсөн цусыг бөөлжиж гаргуул заавал муу гэж юу? Түүнчлэн гарсан хөлсөн ч үнэхээр бохир байсан. Хар цус гаргаж бохир хөлс гаргасан. Юун минь гайгаас зол олсон байж магадгүй. Эгчээ би зүгээрээ өнөөдөр урд өмнө хизээж ингэж сайхан мэдэрч байгаагүй. Июун ингэж хэлж дуусаагүй байтал гэнэт зөөлөн дулаахан би түүнийг чанга тэврэв. Зүгээр болсонд л яах вэ? Эгч нь үнэхээр айчглаа. Жан Сярогийн хоолой намуухан байв. Аллага дээрлэхэл үхэл дүүрэн энэ их зэлүүд ертөнцид. Тэд хоёр бол бие биеэсээ өөр түшиггүй цорын ганц төрөл садна нь байлаа. Тэр Июуныг чанга тэвэрч гараа салгахгүй байв. Яг л тавибал дахиж алдчихгүй гэж айж байгаа мэт. Нилээд удаан тэвэрсний дараа Жан Сяро нулимсаа арчиж Июуныг сайтар шалгаснаа эцэст нь асуув. Чи түрүүн Лиан Чинүн нэрийг хэлсэн.
чамд түүнийг хийсэн юм уу? Ийюун хэсэг эргэлдсэн ч эцэст нь толгойд ахив. Шара өгч, би Лиан Чинүй чамд муу санаатай гэж бодож байна. Ийюуны үгийг сонсоод Жиан Сярогийн нүүр узайлтал. Чи чинь жаахан хүүхэд байж юу яриад байгаа юм бэ? 11-12 та хүүхэд ингэж ярина гэдэг үнэхээр сонин. Тэр Лиан Чинүй чинь үнэхээр муу хүн. Жиан Сяро шүдэ 100 хэлв. Тэр дүүд нь ингэж хандсан атал өөрөө юу ч хийж чадахгүй байгаадаа улам уур нь хурч байлаа. Лиан Чинүй дэндүү хүчтэй, дээр нь дайчдын бэлтгэлийн бүх отряд түүний мэдэлд. Тас гинэт хүчтэй дуу гарч Жиан Сяро цочин эргэж харав. Хашааны хаалга ушвилэгдэн онгоож, бурчинлаг том биетэй нэгэн эрг дайран орж ирэв.